Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 онд нээлттэй хийж байсан 2037 хэмээх нэгэн маш сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Киногоо үзэхээс өмнө сувгтаа лайк болон сабадарч дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Энэ бол манай гол дүр Юун хэмээх 19 настай охин. Түүний аав олон жилийн өмнө нас барсан хэдий ч ээжийнхээ хамт бие биенээ түшин аз жаргалтай амьдардаг. Юуны ээж төрөлхийн ярьж сонсож чаддаггүй тул Юун өдөр бүр түүнд үг хэллэг зааж ярьж сураасай хэмээн хичээдэг. Учир нь ээж нь ганцаараа гадуур гарвал бусадтай ойлголцож харилцаж чаддаг байгаасай гэж охин нь их л хүсдэг байлаа. Юуны ээж будааны баллонд маш их дуртай тул Юун өдөр бүр хичээлээ тараад ээждээ авч очдог бол ээж нь охиныхоо хамгийн дуртай космос цэцгийг өдөр бүр түүж өгдөг байлаа. Манай хоёрч бүр хөөрхөн эдгээр жижигхэн зүйлсээс л аз жаргалыг мэдэрч нэг нэгэндээ хайраа илэрхийлцгээдэг. Гэвч Юун ээждээ цэцэг битгий түгээрээ гэж хэлдэг. Учир нь тэр цэцэгч бас амьтай. Түүж авбал өвддөг гэдэгт итгэдэг нэг юм. Тэд амьдралын төлөө тэмцэж ээж нь ойдлын үйлдвэрт ажилладаг бол Юун хагас цагаар кафед ажилладаг. Ээж нь охиноо ингэж хар залуугасаа л ажиллаж байгаа хараад сэтгэл нь өвддөг бөгөөд аавын чинь тавьсан өрийг бид аль хэдийн төрчихсөн тул одоо ингэж ажиллахаа болоо хэмээн байнга л хэлнэ. Гэвч Юун ээждээ тус нэмэр болохыг хүсдэг тул энийгээд л өнгөрдөг. Нэг өдөр Юуны сургуулийн найзууд түүний ажил дээр ирнэ. Энэ үед нэгэн нууц ил болох ба үнэндээ Юун сургуулиа орхисон болж таардаг. Харин ээждээ мэддэхгүй тулд өглөө бүр 4 хувцас өмсөд гэрээсээ гардаг байд. Юун төрийн албан хаагчийн шалгалтанд бэлдэж байсан ч энэ жил бас л тэнцээгүй. Гэсэн ч дараа жил илүү сайн бэлдэж байгаад оролцоно гэж шийджээ. Найзууд нь ч түүнд урам өгч шалгалтын номыг нь хүртэл авч өгч дэмждэг байв. Нэг өдөр ээж нь ажил дээрээ хуруугаа хүнд гэмтээсэн тухай сонсоод Юун сандарч гүйн очиход ээжийг нь нэгэн ир хамт ажиллагчдынхаа хамтаар эмнэлэгт хүргэж өгсөн байдаг ба Юун ч түүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлв. Маргааш нь ээж нь охиныхоо зургийг харан инээж байтал өнөөхөр дахин ирж таны охинч үнэхээр үзэсгэлэнтэй юм а гэхин тэр ээж нь ч уруулын хөдөлгөөнийг нь уншаад дохионы хэлээр аавыгаа дурайсан юм а гэж инээмсэглэн хэлв. Гэтэл өнөөхөр түүнийг ойлгосонгүй. Харин ч түүнийг юу ч ойлгодоггүй, сонсож чаддаггүй нэгэн хэмээн бодсон байлаа. Ингээд өнөөхөр таны охин нас биеинд хүрчихсэн үү? Тийм бол надтай суулгачих. Түүнийг би аз жаргалаар дутаахгүй шүү гэж хэлээд инех боловч Юуны ээж сая л нэг мань нэрийн атгах санааг ойлгоод түүн рүү уурлан ширтэж тас хийтэл нь алгадаж орхив. Гэтэл өнөөхөрч бүр улаан цагаандаа гарч тэр өдрөө л Юуны ажил дээр очиж түүнийг дээрээс нь доош нь нүүр нүдгүй ширтэж гарав. Ядаж байхад Юун өнөөдөр ажил дээрээ нэлээд оройтсон тул гудамжуудаж бүр эзгүүрч ямар ч хөнгий болсон байлаа. Энэ мөчийг ч ашиглан өнөөхөр Юуныг араас нь даган гитэж эхлэв. Удалгүй Юун хин нэгэн араас нь дагаж байгааг мэдрээд айж сандарч хурдан галах боловч өнөөх залуу түүнийг гүйцэж очоод алас зилүүд газар руу чирч аваачаад хүчирхийлчихэн тэр. Энэ аимшигт явдлаа үйлдчихээ тэрээр Юуны нүд рүү харж байгаад хэрвээ энэ тухай хин нэгэн хэлбэл ээжид чинь ч бас адил зүйл хийн шүү хэмээн сүрдүүлв. Харин Юуны ээж охин нь оройтсон санаан зовж гудамжинд гарч охиноо хайж байв. Гэтэл өнөөх сохтуу ир гудамжигт бодолтой автан ээж рүү гисэн халтгийг завдаж эхлэв. Энэ бүхнийг харсан Юун бие сэтгэлийнхээ зовлон үл хайхран босож ирээд ойролцоох чулууг авч өнөөх ирийн толгой руу хам хүчээрээ зохиж гарав. Цохилтууд ч маш хүчтэй байсан тул өнөөх бузар ир газар дээрээ л амиа алдчихдаг. Ингээд үзэгдэл солигдоход Юун цагдаад баригдаж хоригдсан байдалтай байж идэг. Хуулийн дагуу өөрийгөө хамгаалсан гэдгийг нотлох баримт байхгүйгээс болж түүнийг алуурч хэмээн яллаж хэргийн ангиллыг өөрийгөө хамгаалах биш санаатай аллах хэмээн өөрчилжээ. Түүнийг аваарч нэр төрийг нь хамгаалахын тулд өмөөлөгч нь олон нийтэд дуу хоолойгоо хүргэж эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч тэмцэх гэж зөвлөсөн боловч Юун татгалздаг. Тэрээр надад хэн нэгний өрөвдсөн харц хэрэггүй. Би ядуу зовсон эмэгтэй мэгт харагдахыг хүсэхгүй байна. Би үргэлж хүмүүсийн өрөвдсөн басамжилсан харцаар амьдарч ирсэн. Би одоо тэгж амьдрмааргүй байна хэмээн хэлв. Ээж нь энэ бүхнийг сонсоод охиноо тэрвэрэн тэдэж аргагүй хэрхэнд уйлж эхэлцгээв. Хэд хоногийн дараа шүүх хурал болж нотлох баримт байхгүй улмаас Юуныг 5 жилийн хорих ялаар шийтгэв. Шүүхийн шийдвэрийг сонсон даруйд Юуны ээж цүрхрэн уйлж
охиныхоо өмнө залбиран уучлал хүсв. Дараа нь тэр охиноо чанга тэрэн үргэлжлүүлэн уйлж эхлэхэд энэхүү шаналл гашуудлыг харсан танхимд байсан хүн бүрийн сэтгэл хөдлөл зарим нь ч нулимсаа твжиж чадахгүй байлаа. Удалгүй юуныг шорон руу хүргэж түүний байрлах өрөөнд оруулав. Тэр өрөөнд 5 эмэгтэй хоригдол амьдарч ялаан идэлж байсан бөгөөд юун тэдэнтэй хамт амьдрах ёстой болдог. Гэвч өрөөнд орж ирмэгцэл тэдний нэг нь түүнийг өөрийнх нь бид шүргсэн гих шалтгаанаар зодож эхэлдэг. Харин бусад хоригдлууд даруухан оролцож өнөөх бүсгүйг зогсоон юуныг хамгааллаа. Шүн тэр өрөөнийхөө буланд ганцаараа сууж ээжигээ санан уйлсаар хонхон тэр. Энэ бол түүний амьдралдаа анх удаа ээжээсээ ингэтлээ холдож буй мөчн байв. Дараа өглөө нь бүх хоригдлууд хамтдаа өглөөний хоолоо идэж байв. Тэд түүний төсөөлж байсан шиг догшин ширэн хүмүүс биш байлаа. Хоригдол бүр өөрийн гэсэн гунигт төвхтэй бөгөөд тэдний дунд нэг эмэгтэй онцгойрон харагдаж байв. Тэр ягаан өнгийн дөрөмт хувцас өмссөн байх ба. Юун түүнээс яагаад ганцаараа өөр хувцастай байгааг нь асуухад би энэ шоронгийн хамгийн сайн хоригдол нь гэж бардам хариулав. Мөн энэ өрөөнд бүх хоригдлуудын хүндэлдэг, их чимээ дууддаг ахмад хоригдол Сүнжээ гих эмэгтэй байдаг. Тэрээр юуныг хоолоон идэхгүй байгааг анзаарч зөөлнөр хэлэхдээ чи цаг өнгөрөх тусам энэ орчинд таснаа. Гэхдээ хоолоо идэхгүй бол ажил хийх хүч гарахгүй шүү дээ гэдэг. Бусад хоригдлууд ч мөн шоронд хийдэг ажилдаа тодорхой хэмжээний цалин авдаг тухай ярихад үүнийг сонсон юун хамгийн өндөр цалинтай ажил нь засар үйлчлэгээний ажил болохыг мэдээд тэр л ажилд орохоор шийдэв. Ажлын өдөр эхэлж бүх хоригдлууд өөрсдийн томилогдсон ажилдаа явлаа. Мөн тэнд нэг эмэгтэй түүнийг дасралтгүй ширтэж байв. Учир нь тэр бол залуухан, үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн л дээ. Эрт бүртгэх үеэр харгалзагч юуныг шинэ хоригдол болохыг анзаарч түүнд 2037 гэсэн хоригдлын дугаарыг оноодог. Ажлын дараа бүх хоригдлууд эргэн цуглахад юун харгалзагчаас би хизээ цалингаа авах вэ хэмээн асуухад үүнийг сонсон харгалзагч ихэд уурлаж ширүүн дугаар чи хоригдол гэдгийг мэдэж гин үү? Юун цалин энтер яриад байгаа юм бэ хэмээн зандраад авав. Тэр шүн бүгд унтаж байхад юун өрөөний болонд чимээгүйхэн сун уйлсаар л энэ үед Сүнжээ дэрэгдэн ирд өөрийн амьдралын гунигт түүхийг ярьж өгөв. Тэрээр 5 хүнийг алсан хэрэгээр ял идэлж байгаа нь энэ аж. Өмнө нь түүний ганц хүүг сохтуу жолооч дайрч амь насыг нь хороосон ба харин Сүнжээ өшөө авахын тулд тэр сохтуу эрийг гэр бүлтэй хамт амьдаар нь шатаасан гэдгийг хэлв. Тэрээр одоо энэ үйлдэлтэй маш их гэмшиж явдаг бөгөөд Сүнжээ түүнд зовлонгоо дотроо хадгалах тусам улам шаналх болно. Өөрийгөө илэрхийлж байж л тайвширна. Чи хүчтэй байх ёстой хэмээн хэлв. Мөн энэхүү яриан дундаас юун Сүнжээ цаазын ялтай бөгөөд тэр өдөр нь тун удахгүй ирэх гэж байгааг мэдэж авлаа. Ингээд сэтгэл нь хөдөлсөн юун ээждээ захиа бичиж би сайн байгаа. Та битгий санаа зовоорой хэмээн бичдэг. Тэр цагаас эхлэн юун шоронгийн амьдрал баг багаар тасаж ажил хийж, суурч, өөрөөнийхөө эмэгтэйчүүдтэй ч чөлөөтэй харилцаж эхэллээ. Хэд хоногийн дараа юуны ээж шоронд охиноо эргэж ирэв. Тэр охиныхаа хамгийн дуртай холыг авч ирсэн ч харгалзагч гаднаас хоол оруулах хоройтой. Ингүүл охинд чинь л асуудал үүснэ гэдгийг тайлбарлав. Ээж нь ч охиноо удаан хугацааны дараа хараад маш их баярлаж юун ч ээжийнхээ амнаас өөрийн нэрийг сонсоод сэтгэл нь ихэд хөдөлдөг. Хэдий ээж нь хэлхүүч гэлээ. Түүний дуу хоолой охиныхоо зүрхэнд хүрч байсан тул тэд бие биенээ ширтэн уйлсаар л дараа өдөр нь юуны бие модож орноосоо ч босч чадахгүй болов. Тэгээд эмчид үзүүлсний дараа тэр жирэмсэн гэдгээ мэдэж гүн шоконд орхон тэр. Хүчирхийлэлд өртсөн тэр хар дарсан зүүчиг мөчөөсөө цугтаж шинэ амьдрал эхлүүлэх гэж хичээж байсан ч хувь тавилан дахин түүнийг яг тэр мөч рүү эргүүлэн авчрах нь тэр. Тэрхүү аимшигт хэрэг үйлдсэн хүний хүүхдийг өөрийн хөвлөдөө тээж байгаагаа мэдээд бүхнийг мартан цугтахыг ээжигээ тэрэн орилмоор санагдав. Тэр шоронгийн гол хаалга руу гүйн очиж чангаар уйлан ээжээ хэмээн дуудаж эхэллээ. Түүний сэтгэлийн гүн шаналлыг ойлгосон харгалзагчид түүнийг зогсоож ганцаарчилсан харахгүй өрөөнд хорив. Төлгүй өрөөнийх нь бүсгүйчүүд юуныг жирэмсэн болсон гэдгийг мэдэж маш ихээр сэтгэлэн завнав. Юун залуу насндаа эрт жирэмсэлсэн. Тэр тусмаа хүчирхийлэгчийн хүүхдийг тээж байгаа нь бүх хүний сэтгэлийг өвтгөж байлаа. Дараа өдөр нь Сүнжээ юуныг өвөр дээрээ хэвтүүлээд амьдрал ямар ч хүнд байсан чи өөрийгөө хамгаалж төвчээртэй байх хэрэгтэй. Амьд явах л хамгийн чухал шүү хэмээн хэлж
өрөөнд нь эргүүлэн авчирв. Удалгүй анхны өдөр юуныг зодсон тэр бүсгүй дахин түүн рүү дайрч зохиж чи яагаад тэр новшийн хүүхдийг хөвлөдөө тээж байгаа юм бэ гэж зандрахад бусад хоригдлууд ч гүйж ирэн түүнийг зогсов. Хожим нь тэр бүсгүйн аимшигт өнгөрсөн амьдрал зовлон шаналл нь юунигтэй төстэй байсан ил болов. Өдөр хоног өнгөрсөөр юун ээжтэйгээ уулзгаа болов. Харин ээж нь түүнийг жирэмсэн гэдгийг мэдвэл зүрхэн шаналж ихээр зовно гэж тэр бодж л дээ. Ээж нь өдөр бүр охиноо эргэж ирдэгч юун дахин уулзахаас татгалцсаар л ээж нь ч бүр хямарч охиноо яагаад өөрөөсөө түлхээд байгааг ойлгож чадахгүй сэтгэл нь ихэд өвдөв. Нэгэн өдөр өөр өрөөнөөс хідэн хоригдол ирж юуныг сүрдүүлж эхэлдэг. Тэр үед нэг эмэгтэй юуныг ариун цэврийн өрөөрөө хамт явъя хэмээн дагууллаа. Тэр эмэгтэй юуныг анхнаасаа л сонирхож байсан бөгөөд түүнийг хүчирхийлэхийг завдхан тэр. Харин яг тэр мөчөд сүнжээ ирж тэр эмэгтэйн үснээс цулгаан би энд дахиад хүн алсан ч ялмын цааз хിവэрэл байх болно хэмээн сүрдүүлэн түүнийг холдууллаа. Тэр өдрөөс хойш бүх хоригдлууд юуныг оролдчихж зүрхэлхээ болж хүндэтгэлтэй ханддаг болов. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам юун жирэмсний хүнд ачааллыг даахаа болов. Мөн нэг өдөр тэр шилний хилтерхий авч өөрийгөө гэмтэх гижиж оролдов. Гэтэл юуныг үзен яддаг байсан өнөөх бүсгүй үүнийг хараад чанга дуугаар орилж би чамд анхнаасаа л хэлсэн шүү дээ. Тэр новшийн хүүхдийг битгий те. Яагаад өөрийгөө алах гээд байгаа юм бэ? Гэдэг. Ингээд өрөөний эмгтээчүүд бүгд нийлж байгаад юунд зөвлөгөө өглөө. Бид түүнд хандаж хэрвээ хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд хандвал хүмүүс түүнийг ойлгож дэмжиж магадгүй гэдгийг хэлв. Түүний нас залуу мөн 5 жилийг шоронд өнгөрөөх нь амьдралынх нь хамгийн үн цэнтэй цаг хугацааг дэмий өрнө гэдгийг ч сануулцгаав. Гэхдээ юун үүнийг зөвшөөрсөнгүй. Тэр хэлэхдээ би 5 жил энд сухад бэлэн. Харин бүх дэлхий миний тухай мэдэж намайг шүүмжилж би үрд ижих ёстой бол тийм амьдралаар би амьдрч чадахгүй гэлээ. Ийхүү түүний сүржийн боломж нь дахин шүүх хурал хийх хүсэлт гаргах л байв. Магадгүй шүүгч түүний талд шийдвэр гаргachиж болох юм. Юун жирэмсэн болсны улмаас хүнд хүчээр ажил хийхээс чөлөөлөгдөж, оронд нь гадаа талбайгаас авчирсан им имлэхийн хэрэгслийг бүртгэх хянах мэт хөнгөн ажлууд хийх болжээ. Тэр ээжтэйгээ уулзаж чадахгүй байсан ч хаяа захаа бичиж санаа зовлтгүй би сайн байгаа хэмээн тайвшруулдаг болов. Харин ээж нь охиныхоо загтлуудыг унших болгондоо сэтгэл нь өвдөж уйлж суудаг байв. Нэг өдөр юун ажиллаа хийж явахдаа гинэт хүчтэй өвдөлт мэдрэн эмчид үзүүлэхэд тэр 6 сартай болсон болохоо мэдэв. Гэсэн ч түүний гэдэс тийм ч том харагдахгүй ба хүүхэд нь жижигхэн ч гэлээ бүрэн эрүүл зүрх нь хүчтэй зохилж байв. Эмч түүнд хүүхдийн зүрхний зохилтыг сонсоход юун гинэтгэн нулимс унгааж эхлэв. Үнэн хэрэгтээ тэр нууцаар үр хөндөх зориулттай им ууж байсан байж л дээ. Удалгүй өрөөндөө эргэж ирэхэд өрөөнийх нь түүнийг хүрээлж эмч юу гэсэн талаар асуув. Юунч бүх үннийг нуухгүй л ярив. Маргааш өглөөнөөс эхлэн өрөөний бүсгүйчүүд түүнийг асарч хайрлан ямар ч ажил хийлгэхгүй байхаар шийджээ. Цаг хугацаач өнгөрсөөр дахин шүүх хурал болох өдөр ирлээ. Шүүх танхимд юунд сүржийн үгээ хэлэх боломж олгоход юун тайвнаар тийм ээ. Тэр хүнийг би өөрөө хөнөөсөн. Харин надад юу болсныг бусад хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ тэр хүн надад ямар харгас зүйл хийж байсныг би өөрөө л хамгийн сайн мэднэ хэмээн хэллээ. Тэр цааш нь хэлэхдээ би хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж чадна. 5 жилч бай, 10 жилч бай би ял эдэлж чадна. Ганцхан л хүсэлт байна. Ээжийг минь л хин нэгэн харж хандаасай гэжээ. Тэр эдгээр үгсийг хэлэхдээ нулимс унган уйлж тангимд байсан бүх хүнийг уяртал ярив. Шүүгчч юуны ярьсныг анхааралтай сонсоод өмнө нь оноос нь 5 жилийн ялыг хүчингүй болгож түүнийг 1 жилийн ял авсанд тооцох шийдвэр гаргав. Энэ шийдвэрийг сонссон өрөөний бүх хүн баярлан инээмсэглэж байлаа. Ингээд өдөр хоногуд өнгөрсөөр юуны гэдэс томорч эхэлдэг. Бүх хоригдол түүнийг ээж болох гэж байгаад нь баярлаж, хайрлан, халамжилж байв. Нэг өдөр тэр өрөөний найздаа би космос цэцгийг харахыг үнэхээр их хүсэж байна. Ээж минь надад үргэлж авчирдаг байсан юм гэж шивнэн ярив. Гэвч хорихоос гадуур гарч болохгүй тул түүнийг баярлуулах өөр аргыг олжээ. Тэр шөнө хоригдлууд нэг нэгээрээ сэмхэн босч угаалгын өрөөний бүх ханыг космос цэцгийн зургаар дүүргэсэн байлаа. Юун өглөөс ирээд энэ гинтийн бэлгийг хараад маш их баярлаж сэтгэл нь хөдөлжээ. Дараа нь бүсгүйчүүд хүүхдэд зориулж хувцас, аймс хийх гэж өөрсдийн хуучин хувцсыг ажлан ашиглаж
гаргаж байв. Түүнчлэн хүүхдийн нэрийг ч бэлдэн Хүүж байсан, охинч байсан нэрийг нь Бони гэж өгөхөөр шийджээ. Энэ нь сул доройг хамгаалагч гэсэн утгатай нэр байв. Хамгийн гайхамшигтай нь өмнө нь ууртай, зожиг байсан өнөөх бүсгийн хүртэл ажлын газраас материал авчирч хүүхдэд зориулан тоглоом хийсэн байлаа. Аз жаргал, сайхан сэтгэл хүний зүрхэнд оршдогч амьдралын хадуу хөдөө мөчөөдөл тэднийг хадуу сэтгэлтэй болгожээ. Харин энэ бяцхан амьтныг эрхийг тесэн ядуу хүлээж байснаар бүгд аажмаар өөрчлөгдөж эхэллээ. Нэг өдөр өрөөний бүсгүүчүүд бүгд ажилдаа гарч юу н өрөөндөө ганцаараа өлдөв. Гэтэл гинэт тэрээр төрөх өвдөлт мэдэрч найзуудтай зориулан бичсэн салах ёсны загтлуудаа тэдний шүүгэнд хийлээ. Дараа нь нэгэн им ууж шалан дээр хөвтөөд ухаан алдчихан тэр. Ажлаа дуусгаад эргэж ирсэн бүсгүүчүүд юуныг ухаангүй хөвтөж байгаа хараа сандралтаж түүнийг өргөж эмч дуудав. Харуулаад чи яаравчлан эмнэлгийн машинд түүнийг хүргэдэг. Гэвч юу н хичнээн хугацаа өнгөрсөн ч ухаан орохгүй хэвээр л эмч нар ч түүнд хүүхдээ төрүүлэхийн тулд хүч гаргахыг хэлсэн ч юу н бие мах бодоосоо илүү сэтгэл зүрхээрээ өвдсөн байсан тул ямар ч орлого хийсэнгүй. Аз болоход эмч нар хүүхдийг амжилттай төрүүлж авсан ч юуны биеийн байдал тун хүнд байлаа. Тэр хугацаанд өрөөний бүсгүүчүүд юуны бичиж үлдээсэн загтлуудыг уншиж эхлэв. Тэр загталтаа би амьд гарах хэсгээ мэдэхгүй байна. Тиймээс энэ загтлыг үлдээж байна гэж үжжээ. Тэр хүмүүрт тусгайлан талархал илэрхийлж тэдний халамж, хайр инрэл, чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа бичсэн байлаа. Загтлыг уншсан бүсгүүчүүд бүгд уйлж юунд санаан зовв. Нөгөө талд юуны ээж охиныхоо эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээд яаран гүйж өрөв. Тэр олон сарын дараа анх удаа охиноо харж байгаа нь энэ байв. Гэвч юу н ухаангүй хөвтөж байлаа. Ээж нь охиноо чангаар тэврэн зүрхэндээ нааж нулимс тослуулан ойлов. Энэ бол их хүний хязгааргүй хайр, сэтгэлийн үнээс гарч буй нулимс байлаа. Ингээд төгсгөлд нь бид үзэгсэлэнд космос цэцгийн талбайд гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай тоглож буй нэгэн бяцхан охиныг харна. Тэр бол юуны охин. Одоо өөр гэр бүлд үрчлэгдэж хайр дүүрэн орчинд өсч байгаа нь энэ аж. Үүний дараа юуны ээжийг бидэнд харуулна. Тэр эндүү барин хувцас эндүүдэж сон. Мөн хажууд нь төрийн албанд орох шалгалтын бичиг тавиастай байдлаа. Гэтэл гинэт хин нэгэн ээжээ гэж дуудахад ээж нь тэр зүг рүү инээмсэглэн харж буйгаар энэхүү кино маань төгсөж байгаа юм. За ингээд кино таалагдсан бол сувгдаа лайк болон subscribe дарж дэмжихээ бид хямртаарай.